Сайн байцгаана уу эрхэм нөхдөө. Найдварын дуу хоолой Библийн цахим сургуульд нэгдэн орсон та бүхнийг халуун дотноор угтан авч байна. Би хувьдаа тохиолдол гэдэг үгэнд итгэдэггүй. Харин Бурхны таалал буюу түүний онцгой төлөвлөгөөнд итгэдэг. Та бүхний энэхүү Библийн цахим сургалтаар дамжуулан Бурхны үгтэй холбогдож буй явдал мөн энэ бичлэгээр дамжуулан надтай уулзаж байгаа нь тохиолдол огт биш юм. Бүхнийг бүтээж, бүгдийг удирддаг Бурхны төлөвлөгөөний улмаас та бид хоёр учирч байгаа билээ. Та бүхэнтэй уулзаж байгаадаа би үнэхээр баяртай байна. Учир нь надад та бүхэнтэй хуваалцах олон гайхалтай түүх байна. Дараах 20 цоврал хичээлийн турш бид хамтдаа Библийн талаар та бидэнд байдаг олон асуултын хариултыг олж авах болно. Энэхүү сургалтын материал болон Библи захим сургалт нь зөвхөн Солонгост байдаг зүйл биш. Харин дэлхий дахинаа өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн маш сайн Библийн суурь сургалтын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь ойролцоогоор 209 оронд 860 гаруй хэл дээр хэвлэгдэн төгссөн бөгөөд урт хугацааны туршид радио телевизээр дамжуулан хүрсэн билээ. Энэхүү сургалтыг багангийн сурагч, их сургуулийн профессор, бизнес эрхлэгч, ажилтан, ажилчин, тариачин, цэргийн офицер, энгийн цэрэг, шоронгийн хоригдл гээд альч анги давхаргын хүмүүс ямар ч ялгуургүй адил тэгш байдлаар хамтдаа судалсаар ирсэн байдаг. Ийм л онцгой сургуульд та өргөдсөн бөгөөд бид ийхүү учирч хамтдаа Бурхны үгийг судлах болсон нь тохиолдол биш ээ. Энэ бол бидний сайн Бурхны онцгойлон төлөвлөсөн зүйл бөгөөд түүний удирдлагаар бид учирсан юм. Эрхэм найз минь, цаашид бид хамтдаа юу судлах бол гэж та доглохгүй байна уу? Надад бол үнэхээр их хүлээлт үүсэж байна. Хурдан эхлэхийг л хүсэж байна. Эхлэхийн өмнө нэг юмыг тодруулж өгье. Энэ бичлэг нь таны судлах материалыг орлох зорилгогүй юм. Харин таныг гарын авлага бие даан судлахад багахан тус нэмэр болох зорилгоор бүтээгдсэн юм. Тиймээс энэ бичлэг нь сурах бичиг дээрх бүх зүйлийг хамрахгүй. Харин таны сонирхлыг төрүүлж хичээлтэн чиглэл өгөхөд багахан тус дэм болох үүрэгтэй. Тиймээс энэ Библийн захим сургалтанд нэгдсэн хүн бүр гарын авлага хажуудаа бэлэн байлгаж, Библийг нэн судалж, сурах бичгийнхээ хамт хичээлснээр үнэнтэй холбоотой хариултаа өөрөө олох боломжтой болох болно. Бусдын танд заах зүйлдер хэд түшиглэлгүй Библийг өөрөө нээж судлах үед үнний сүнс таны зүрх сэтгэлд үгээ шууд хэлж өгөх болно. Хэрв та хараахан сурах бичгийг аваагүй байгаа бол бид танд үн төлбөргүй илгээхдээ баяртай байх болно. Та утсаар холбогдож эсвэл имэйлээр хүсэлтээ илгээж болно. Мөн манай вебсайтаар хүсэлт гаргах боломжтой. Эдгээр 20 хичээлийн туршид бид бүгд Бурхны гайхамшигтай нэгүүлсэл, хайр инэрлийг хамтдаа олж мэдрэх болтугай гэж би чин сэтгэлээсээ хүсэн өрөөж байна. Амьдралын дэнлүү. Сайн байцгаана уу? Найдварын дуу хоолой Библийн захим сургалтын анхны хичээлдээ оролцож буй та бүхнийг чин сэтгэлээсээ баяртайгаар угтан авч байна. Та бүхний ихэнх нь энэ сургуулиар дамжуулан итгэл бишрэл гэдэг зүйлдээ анх учирч байж магадгүй. Та одоохондоо Бурхны тухай сайн мэдэхгүй байж болох бөгөөд тэр ч байтугай итгэлийн амьдралаа хэрхэн эхлэхэж мэдэхгүй байж болно. Тиймээс энэ ихний хичээлээрээ бид энгийн боловч маш чухал асуултуудын хариуг хамтдаа бодож үзхийг уриалж байна. Надад үнэхээр шашин шүтлэг хэрэгтэй юу? Хэрв хэрэгтэй бол би ямар шашныг сонгох ёстой вэ? Өөрөөр хэлбэл бидэнд итгэл бишрэл яагаад хэрэгтэй вэ? Мөн шашнаа сонгохдоо ямар шалгуурыг баримтлах ёстой вэ гэдгийг авч үзэх болно. Амьсгалтай бүхэн нэг л зүйлийг хүсдэг.
Тэр бол аз жаргал. Та хизээ нэгэн цагт хэн нэгэн би үнэхээр аз жаргалгүй байхыг хүсэж байна гэж хэлхийг сонсч байсан уу? Бараг л үгүй байх. Тэгвэл асуудал хаана байна вэ? Хүмүүс энэхүү аз жаргалыг хэрхэн олгоо мэддэггүй. Олон хүн нэр хүндтэй сургууль төгсөж сайн ажилтай болох нь аз жаргал авчирна гэж боддог. Зарим нь бизнестэй амжилт гаргаж их мөнгөтэй болох нь аз жаргал гэж итгэдэг. Өөр зарим нь алдар нэртэй олны танил болох нь жинхэнэ аз жаргал гэж боддог. Гэвч бидний аль хэдийн мэддэг зүйл бол жинхэнэ аз жаргал эдгээрээс эрдгүй явдал юм. Эртний Израильд Соломон гэх агуу хаан байсан. Тэрээр дэлхий дахинд алдраа дуурсгасан бөгөөд түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй лээ. Соломон хаан бол хүн төрлөختний дунд хамгийн ухаантай гэдгээрээ танигдсан нэгэн. Түүнд эрх мэдэл, эд баялаг, нэр алдар байхаас гадна мянган эхнэр хүртэл байсан. Өөрөөр хэлбэл энэ дэлхийн хүмүүсийн хүсдэг бүхнийг өөртөө авч чадсан хүн байлаа. Гэвч тэрээр амьдралаа дуусгахдаа номлогчийн үгс хэмээх ном ийм бичиж үлдээжээ. Хоосон бүх зүйл хоосон. Номлогчийн үгс 1:2. Яагаад бусдын атаархаж болох бүхнийг эдэлж эзэмсэж байсан Соломон амьдралынхаа төгсгөлд ийм дүгнэлт хийх болов? Учир нь энэ дэлхий дээр юу ч эдэлсэн бай. Эцэст нь бид бүгд нэг л үр дагавартай нүүр тулна. Тэр бол үхэл юм. Би Австрийн Венд 4 жил сүм өдөрцсөн бөгөөд тэр хугацаанд бүс нутгийнхаа олон гишүүдийнхээр айлчил хийдэг байсан. Тэр аяллуудын олонхот нь хүүхдүүдтэйгээ хамт 7-оос илүү цагийг замд зарцуулах шаардлагатай болдог байлаа. Тэдний уйдаж залхахыг багасгахын тулд би алдартай түүхэн хүмүүсийн амьдралыг жүжигийн хэлбэрээр өгүүлсэн аудио бичлэгүүдийг тоглуулдаг байсан юм. Сүүлдээ би өөрөө хүүхдүүдээс илүү сонирхон сонсдог болж энэ нь надад урт замыг нойрмоглохгүйгээр туулахад тус болдог байлаа. Түүх бүтээсэн хүмүүсийн амьдрал үнэхээр сонирхолтой байсан. Эдгээр тэд бүгд өөрөөр амьдралаар амьдарсан ч төгсгөл нь нэг ижил байсныг би олж харсан. Эдгээр намтар бүр 7 бүлэгтэй, бүлэг тус бүр нь 15 минут үргэлжилдэг бөгөөд 7 дугаар бүлэг нь нийтлэг тэдний амьдралын сүүлчийн үеийг харуулж эцэст нь тэдний үхлээр дуустдаг байлаа. Найзууд минь, бид энэ дэлхийд юу эзэмшиж, юу эдэлж, бусдаар хэрхэн хүндлэгдсэн нь чухал. Гэвч бид олон сайхан зүйлсийг олонтаа эдэлсэн байсан ч амьдралынхаа төгсгөлд ирэхэд өнгөрсөн сайхан дурсамжууд өнөөгийн бидний амьдралыг өөрчилж чаддаггүй. Бид ч бас өнгөрсөн үеийн бүх хүмүүсийн адил хоосон чанар дунд амьдралаа төгсгөхөөс өөр аргагүй. Энд ямар ч онцгой тохиолдол гэж байхгүй. Иймээс бидэнд үхлийн асуудлыг шийдэх ямар нэгэн зүйл зайлшгүй хэрэгтэй. Хэрэг бид үхлийн асуудлыг шийдэж чадахгүй бол энэ амьдралын хугацаанд төр зур эдэлсэн бүх аз жаргал үхэхтэй зэрэгцсэн утга учиргүй зүйл болно. Тиймээс хүмүүс энэ асуудлын хариултыг олохын тулд шашинтай болох хэрэгтэй гэж шийддэг. Тэгээд дараагийн асуудалтай нүр тулгардаг юм. Шашин гэдэг чинь ганц хоёрхан биш, маш олон байдаг. Тэгвэл энэ олон шашин дундаас аль шашныг сонгох ёстой вэ? Яг аль шашин л үнэхээр үхлийн асуудалд хариулт өгч чаддаг вэ? Хэрвээ та өөр газар бүтлэн явуулгүй, найдварын дуу хоолой Библийн захим сургуультай шууд холбогдсон бол та үнэхээр азтай юм. Яагаад гэвэл энд л жинхэнэ үнэн оршдог. Энд л таны маш удаан хугацаанд хайж явсан амьдралын талаарх асуултуудын хариулт байгаа юм. Мөн Бурхны тусламжтайгаар би танд тодорхой бөгөөд эргэлзээгүй замыг харуулж өгч чадна. Гэхдээ юуны өмнө шашингүй хэн нэгэнд шашнаа зөв сонгоход туслах чухал хэдэн шалгуур байдгийг хэлж өгье. Дэлхийн бүх шашныг ерөнхийд нь хоёр ангилд хувааж болно. Нэгдүгээрт байгалийн шашин гэж байна. Энэ нь алт, мөнгө, чулуу, мод, төмөр зэрэг амьгүй зүйлсийг эсвэл
ургамал амьтан зэрэг амьд зүйлсийг бурхад гэж үздэг эртний уламжилт шашнууд юм. Хоёрдугаард илчлэлийн шашин гэж байна. Илчлэлийн шашин гэдэг нь бурхан хүн төрлөختөнд өөрийгөө илчилж, өөрийгөө итгүүлэхийн тулд илчлэл өгдөг шашныг хэлдэг. Тиймээс илчлэлийн шашны гол онцлог нь шашны судал буюу гол номлол байдаг явдал юм. Мөнгө, алт, зис, мод, төмөр зэрэг металл болон амьтад бүгд үнээс доогуур оршихуйн зүйлийн төлөөлөл, зарим нь хүний гарын бүтээлч байдаг. Гэтэл ийм доогуур оршихуйн зүйлийг хүнээс дээгүүр гэж үзэн тэднийг шүтэнэ болгох нь баг зэрэг ичгүүртэй зүйл биш гэж үү? Тиймээс хэрвээ шашин сонгох гэж байгаа бол хүнээс илүү дээд оршихуй болох бурхан хүн төрлөختөнд илэрч итгэх нотлогоо өгч хэрхэн итгэх ёстойг зааж өгсөн илчлэлийн шашныг сонгох нь илүү зохистой юм. Одоо ариун судартай илчлэлийн шашнууд дундаас нэгийг сонгох ёстой бол аль шашныг сонгох хэрэгтэй вэ? Шашны судартай шашнуудыг ерөнхийд нь ангилвал Христийн шашин, Ислам, Хинду шашин, Буддын шашин гэх дөрвөн том бүлэгт хувааж болно. Эдгээрийг би эзэлж буй хэмжээнийхэн дагуу жагсаалаа. Дэлхийн хүн амын дунд Христийн шашинг 2.5 тэрбум хүн шүтдэг болов Ислам 1.8 тэрбум, Хинду шашныг 1.1 тэрбум, Буддын шашин ойролцоогоор 1.5 тэрбум сүсгтэнтэй байна. Мэдээж Христийн шашны дотор католик, ортодокс, протестант зэрэг бүлгүүд байдагч бүгд ижил номлол буюу Библи судрыг ашигладаг тул тэдгээрийг нэг шашин гэж авч үзлээ. Эдгээр тоог бүгдийг нийлүүлвэл 5.9 тэрбум хүн болж байна. Үүн дээр дурддагдаагүй 1.8 тэрбум орчим сүсгтэнтэй бусад шашнуудыг нэмбэл 2022 оны байдлаар дэлхийн 7.7 тэрбум хүн амын дунд ойролцоогоор 6.7 тэрбум буюу 87% нь ямар нэгэн шашинтай байна гэж ойлгож болох нь. Энэ үнэхээр гайхалтай биш гэж үү? Дэлхийн хүн амын 87% нь шашин шүтдэг гэсэн үг шүү дээ. Хэрвээ та өнөөдрийг хүртэл шашин шүтдэггүй байсан бол дэлхийн хүн амын шашин шүтдэггүй үлдсэн 13% багтж байсан хэрэг болно. Тэгэхээр яагаад 7.7 тэрбум хүн амын 87% нь шашинтай байдаг вэ? Библиэд Бурхан хүн төрлөختний бүтээхдээ бидний зүрх сэтгэлд Бурханыг эрж хайх сэтгэлийг анханаас нь суулгаж өгсөн гэж хэлдэг. Харамсалтай нь хүмүүс жинхэнэ шашныг олж чадаагүй байгаа юм. Гэхдээ одоо энд Библийн цахим сургалтын хөтөлбөрт оролцож байгаа та бүхэн заавал дэлхийн хүн амын 87% багтахыг хүсье. За, эргээд үндсэн сэдв рүүгээ оръё. Хэрв та шашин сонгох ёстой бол юуны өмнө энэ дөрвөн шашнаас сонгох нь хамгийн зүйтэй. Тэгвэл эдгээр дөрвөн шашнаас алийг сонгох вэ? Хамгийн сайн арга бол дөрвөн шашны судруудыг харьцуулан судлах явдал юм. Ямар шашны судар хэрхэн бичигдсэн бэ? Тэр судар бичигдсэн үйл явцад итгэж болох уу? Мөн судрын агуулга үнэхээр итгэж болох зүйл мөн үү гэдгийг наривчлан шалгах хэрэгтэй. Гэхдээ өнөөдрийн энэ хичээл дээр бид бүх шашны судруудыг нэг бүрчлэн харьцуулж үзэх боломжгүй. Тиймээс энэ удаад эхний ээлжинд дараах хоёр чухал сэдвийг авч үзэх нь зүйтэй болов уу? 1. Үхлийн асуудлыг шийдэж өгдөг шашин бидэнд хэрэгтэй. 2. Шашин сонгохдоо судартай шашныг сонгох нь чухал. Өнөөдрийн хичээлээр бид энэ хоёр чухал зүйлийг хөндлөө. Харин ямар шашны судар хамгийн итгэж болох вэ? Үнэн зөв бэ гэдэг сэдвийг дараагийн удаа болох 2 дугаар хичээл дээр илүү дэлгэрэнгүй судлах болно. Гэхдээ 1 дугаар хичээлийн төгсгөлд миний итгэдэг Христийн шашин, ялангуяа Христийн шашны судар болох Библийн талаар дэлхийн түүхэн дэх нэрт хүмүүс юу гэж хэлж байсныг товчхон дурдъя. Америк нэгдсэн улсын 28 дахь ерөнхийлөгч Вудро Вилсон дараах үгсийг хэлжээ. Хүн Библийг унших үед энэ үг бол Бурхны үг гэдгийг ойлгоно. Учир нь энэ нь түүний сэтгэл, аз жаргал, мөн үүрэг хариуцлагын түлхүүр болохыг мэдэх болно.
Мөн Америк нэгдсэн улсын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линкольн хэлэхдээ Библи бол Бурханаас хүн төрлөختөнд өгсөн хамгийн агуу бэлэг юм гэжээ. Дэлхийн агуу хүмүүс магтан биширч байсан Библи. Тэгвэл энэ Библи хэрхэн бичигдсэн бол? Тэр бичвэрүүд нь үнэхээр итгэж болох үс зүйлс мөн үү? Танд эдгээр зүйлс сонирхолтой биш байна гэж үү? Дараагийн хичээл болох 2 дугаар хичээл дээр бид энэ талаар хамтдаа судлах болно. 1 дугаар хичээл дээр бид яагаад бидэнд шашин хэрэгтэй вэ гэдгийг авч үзлээ. Учир нь энэ дэлхий дээр хинч үхлийн шийтгэлээс зогтож чадахгүй. Эцэст нь хэлэхэд үнцэнтэй амьдрал, жинхэнэ аз жаргал нь үхлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт хариулт олсон цагт л бидэнд бэлэг болон ирдэг зүйл юм. Цаашдаа нийт 19 хичээл бидний хүлээж байна. Би та бүхнийг энэ замаар сайн удирдан чиглүүлэхээ амлаж байна. Та бүхэн үнний замыг олох болтугай. Дараагийн хичээлээр дахин уулзцгаая. Баяр таа.